Сайн байцгаана уу итгэлийн ах дүүс нараа. Та бүхэнд эзний өдрийн мэндийг хүргье. Монгол болон дэлхийд даяар тархан суурьшигч эзний нэрийг хүндлэн түүнийг дагагч бүгдэд эзэн Есүс Христийн нэрээр энэ өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд бүгдээ хамтдаа эзний үгээс суралццгаая. Би та бүхэн Ром номын 7 дугаар бүлгээс 8 дугаар бүлгийн эхний дөрвөн ишлэлийг энэ өдөр та бүхэнтэй хуваалцъя. Ром номын 7 дугаар бүлгийн 1-р ишлэлээс эхлүүлээд би уншия. Ах дүү нараа, хууль мэдгэсдэд гэж хэлэхэд хууль нь хүнийг амьд байгаа цагт л хүнийг захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Гэрсэн эмэгтэй нөхрөө амьд байх үед нь нөхөртөөгөө хуулиар холбогдсон байдаг. Харин нөхөр нь өөд болбол тэр эмэгтэй нөхрийн талаар хуулиас чөлөөлөгдөнө. Тиймээс нөхрөө амьд байхад тэр эмэгтэй өөр эртээ нийлбэл завхан ингээгдэнэ. Харин нөхөр нь өөд болбол тэр хуулиас чөлөөлөгдөх бөгөөд тэрээр өөр эртээ нийлсэн ч завхан юм биш юм. Түүнчлэн ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжин хуульд үхсэн. Ингэснээр Бурхны төлөө бид үр жимс гаргахын тулд үхэхсдээс амьсан өөр нэгэнтэй та нар холбогдсон юм. Учир нь биднийг махан бодод байхад хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэлт ачаалууд нь үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан. Харин бид хүлүүлж асан хуйлдаа үхэж түүнээс чөлөөлөгдснөөр судар бичгийн хуучралд ор биш, харин сүнсний шинчлэлд ор үйлчилдэг. Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүглөө, огт үгүй. Гэхдээ хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байхсан. Хэрв хууль чи бүү шунхаар гэж хэлээгүй байсан бол би шунхаарлын учрыг мэдэхгүй байхсан. Харин нүгэл нь тушаалаар шалтгаглаж миний дотор зүсэн бүрийн шунхаарлыг төрүүлсэн. Учир нь хууль үгүй бол нүгэл нь үхмэл юм. Нэгэн цагт би хуулгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амилж би үхсэн бөгөөд амьд гэсэн тушаал нь үхэлд хүргədгийг би мэдэв. Учир нь тушаалаар шалтгаглаж нүгэл намайг хэлсэн бөгөөд намайг түүгээр алсан. Тиймээс хууль бол ариун бөгөөд тушаалч ариун, зөв бөгөөд сайн юм. Энэхүү сайн нь надыг үхлийг авчирсан уу? Огт үгүй. Харин авчирсан нь нүгэл бөгөөд сайнаар дамжин нүгэл хэмээн харагдахын тулд миний дотор үхэл ажилласан бөгөөд нүгэл тушаалаар дамжуулан туйлын нүгэлт болов. Хууль нь сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махбодтой бөгөөд нүглийн боочлолд худалдагдсан. Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй. Харин үзэн яддаг зүйлээ хийж байна. Хэрэг би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм. Харин идүүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үнийг үйлддэг юм. Учир нь миний дотор буюу махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүй би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч харин сайныг хийх нь үгүй. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Хэрэг би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үнийг үйлддэг. Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор муухай байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. Би дотор хүнийхээ хувьд Бурхны хуульд баярлдаг. Гэвч эрхтнүүдэд минь өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж намайг эрхтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдл болгодог юм байна гэдгийг би харж байна. Би юутай хөөрхийлөлттэй хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биес ангижруулах вэ? Бидний эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай. Иймд нэг талаар би оюун ухаанаараа Бурхны хуульд үйлчилдэг боловч нөгөө талаар би махбодоор нүглийн хуульд үйлчилдэг. Иймд идүүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Учир нь Христ Есүс доторх амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ. Махбодоор дамжин мөхс болсон хуулийн хийж чадаагүйг Бурхан хийж нүглийг шийдэхин тулд өөрийн хүү нүгэлт махбодтой адил байдалд дийлгэн махбод дотор нүглийг шийдэв. Ингэснээр хуулийн шаардлага нь махбодын дагуу бас харин сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэнэ. Амен. Өнөөдөр би та бүхэнтэй эзний үгийг би юутай хөөрхийлөлтэй хүн бэ? Үхлийн энэ биеэс хэн намайг ангижруулах вэ гэдэг гарчигтайгаар эзний үгийг би та бүхэнтэй хуваалцах хүсэж байна. Паул бидний уншсан Ром номын 7 дугаар бүлэг дээр ингэж асуусан. Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ?
хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ гэж асуусан. Тэгээд энэ асуултанд Паул өөрөө хариулсан. Түүний дотор аль хэзээний хариулт байсан. Тэр энэ хариултыг аль хэзээний таньж мэдэж авсан. Тэрээр эзнийг таньж мэдхээс өмнө эзэн Есүс Христэд итгэж түүний ариун сүнсээр шинэ амьдралаар дахин амьдрахаас өмнө яг л ийм гарцгүй мэт ийм л амьдралаар тэр амьдарч байсан. Маххан биеэрээ тэрээр гим нүглийг үйлддэг, харин оюун санаагаараа эзний хуулийг дагах гэж хичээдэг боловч харин түүний хүсэл тачаал нь түүнийг эсрэг зүгтэн үргэлж өдөөн торхирч тэрээр хүсэхгүй байгаа гим нүглээ хийхэд хүрч амьдарч байсан. Тиймээс Паулын хувьд үнэхээр цөхөрч байсан. Тиймээс тэрээр юу гэж хэлж байсан? Юу гэж хэлж байгааг бол хэн намайг энэ үхлийн энэ хүсэл тачаалаар дүүрэн энэ махан биеэс минь хэн намайг чөлөөлөх вэ? Би юутай хөөрхийлэлтэй хүн бэ гэж Паул асуусан. Магадгүй Паул ингэж асуусныг харуул та бас гайхчихж магадгүй. Яагаад ингэж асуусан болоо гэж. Яагаад гэвэл нүглийн тухай мэдлэг өөрөө Паулыг ийм цөхрөлд хүрэхэд хүргэсэн баг. Паул нүгэл гэж мэдэхгүй байхдаа одоо зоргоороо сайхан амьдарч ирсэн. Яагаад гэвэл юу буруу, юу зөв, юуг үйлдэх нь сайн, юуг үйлдэх нь муу гэдэг нь Паулийн хувьд үнэндээ хамаагүй байсан. Харин тэр хуулийг сурч мэдээд тэр үнэхээр буруу зөвийг ялгаж салгадаг болсон. Харин буруу зөвийг ялгаж салгах тусам Паул нэг зүйлийг ойлгосон. Тэр нь юу гэвэл хүн зөвийг үйлдэнэ гэдэг яасан хэцүү юм бэ? Хүн махан бодихон эсрэг тийм ээ тэр ёс суртахууныхаа дагуу үнэн зөв шудраг ёсны дагуу амьдрна гэдэг ямар амаргүй юм бэ гэдгийг Паул ойлгож эхэлсэн. Тэгээд Паул үнэхээр өөрийгөө энэ хуулийн дагуу бүрэн бүтэн зөв зөвхт байдлаар Бурхны өмнө үнэхээр амьдрч чадахгүй мэн гэдгээ Паул ойлгосон. Тэгээд эцэстээ Паул ингэж асуухад хүрч байна тийм ээ. Үнэхээр намайг энэ махан биеийн энэ өрөвдмөр байдлаас энэ үнэхээр энэ гим нүгэлт байдлаас хэн намайг чөлөөлөх вэ? Хэн намайг аврах вэ? Хэн намайг энэ нүгэлт махан биеэс минь чөлөөлж өгөх вэ гэж асуухад хүрсэн байна. Тэгээ бид Христийг мэдхээс өмнө гим нүглийн тухай барагтаал бол ойлголт байхгүй. Зарим гим нүглүүдийг хүний амьдрал юм бид нар хийдэг зүйл, байдаг зүйл гэдэг бодлоор бид нар амьдарч ирсэн. Жишээлбэл архитан согтуурах, мөн шудраг бусаар ямар нэгэн ашиг олох, эсвэл завхаарах, тэгээ гэр бүлдээ үнэнч бус байх. Гэх мэтчлэн зүйлсүүдийг бол хүний амьдрал байдаг зүйл, хүний амьдралын нэгэн хэсэг. Үүнд муу юм байхгүй, буруу юм байхгүй, чадж байгаа юмд аргагүй гэдэг байдлаар хүмүүс амьдарч байсан. Харин эзний үг буюу хууль, ялангуяа хуучин гэрээний хууль бидэрт нүглийн тухай мэдлэгийг олгодог. Хуучин гэрээний хууль нь биднийг энийг хийж болохгүй, тэрийг хийж болохгүй, энэ нь гим юм аа, энэ нь нүгэл юм аа, энэ нь үхэх ялтай юм аа, энэ нь бурхан тааламжгүй байдаг. Бурханы хүсэл бол зөвхт байдал, шудрах, цэвэр ариун байдал. Харин хүний амьдрал гэдэг бол гим нүглээ дүүрэн амьдрал юм а гэх мэтчлэн хуучин гэрээ бидэнд заад. Яг л энийг Паул хар бага наснаас сурч мэдсэн байсан. Тиймээс ч тэр бурхан таалагдж амьдрахыг маш ихээр хичээж байсан. Хар залуу наснаас Паул бурхан таалагдах амьдралыг өөрийнхөө нэг номерын зорилгоо болгож яавал би бурхан таалагдаж, яавал би бурханы үгийг бүрэн төгс хэрэгжүүлж амьдрах вэ гэдэг дээр Паул хүчин чармаал тавьж амьдрсан. Эцэст нь Паул цөхрөлт хүрсэн. Юу вэ гэвэл би чадахгүй байна. Яагаад гэвэл миний зүрх сэтгэл, миний оюун бодол үнэхээр бурханы хуулинд үйлчлэхийг хүсэж байна. Би зөв байхыг хүсэж байна, цэвэр байхыг хүсэж байна, ариун байхыг хүсэж байна. Гэтэл махан биеийн минь хүсэл өөрөө намайг гим нүгэл үйлдэхэд өдөөж, завхааралд, аливаа бозар муу махан биеийн минь хүсэл тачаал өдөөж байна. Тийм учраас өнөөгийн хүн төрлөختөн гим нүгэл бозар муу дотор амьдарч байна. Бие биенэндээ худлаа хэлж байна. Нэг хуурж мэхэлж байна. Шудраг бусаар авирлаж байна. Мэддэхгүй л бол шудраг бусыг хийх нь энүүхэнд гэж үзэж байна. Бас завхаарч байна. Бас гэр бүлээ тарамдуулж байна. Бие биендээ үнэнч бус хандаж байна. Ашигыг аливаа ашигыг нэг номерт тавьж байна. Тэгээд ёс суртахууныг уландаа гიშгэж байна. Яагаад? Тэд мэдэхгүй дээ юм уу? Үгүй. Харин тэд махан биеийн хүсэл нь тэднийг өнөөдөр дээлж байгаа. Тэгэхээр Паул яг л ийм амьдралаар амьдэрсэн. Тэгээд эцэстээ Паул үнэхээр бурхны хуулийг мэдж байгаа хүн, өөрөө бурханд итгэдэг хүнийхээ хувьд үнэхээр зөвхөнгөө барсан. Би яавал бурхны өмнө зөв амьдрах вэ? Эсвэл хэн нэг намайг энэ хөөрхийлэлтөө энэ үхлийн биеэс минь намайг ангижруулад өгдөгч болоосаа гэж Паул ийм байдалд орж ирсэн.
Тэгэхээр Библийн үнэн өнөөдөр бидэнд гим нүглийн тухай ойлголтыг өгдөг. Ялангуяа хуучин гэрээ. Ялангуяа одоо эртний хуучин гэрээний хуучин гэрээнд дурдгдсан Бурхны хууль бол өнөөдөр бидэнд гим нүглийн тухайх тэр ойлголт мэдлгүүдийг өгдөг. Хуучин гэрээг уншихдаа бид нэг зүйлийг мэдж авдаг. Би бол үнэхээр Бурхны өмнө зохисгүй нэг юм байна гэдэг. Би бол үнэхээр тэр Бурхны одоо тэр тавих стандартад үнэхээр хүрэхгүй юм байна. Би ямар бозрмуу амьдралаар амьдардаг. Миний хүсэл гэдэг үнэхээр ямар одоо Бурхнаас хол болохыг бид тэр одоо хуучин гэрээний унших үедээ бид нар улам илүү таньж мэддэг. Тийм учраас хуучин гэрээний үед Бурхан одоо нүгэлт хүнийг шүүн шийтгэж байгааг бид харахтаа би ч гэсэн энэ одоо шүүл шийтгэлийг авах ёстой юм байна да гэдгийг бид нар одоо өөрөө ирэхгүй мэдж авдаг ба. Тэгэхээр ийм учраас Паулийн он номын 7 дугаар бүлгийн эхний хэсэг дээр юг өнөөдөр бидэнд тайлбарлаад байгаа юм бэ гэхээр нүгэл нь бидэрт хууль нь бидэрт одоо гим нүглийн тухай мэдлэгийг өгдөг юм а гэдгийг тайлбарлаад байна. Тэр гим нүглийн тухай мэдлэгийг бид нар олж авснараа мэдэж авснараа бид буруу зүгийг ялгаж салгадаг болдог. Харин гисэн ч буруу зүгийг ялгаж салгадаг энэ мэдлэг нь өөрөө бидрийг авардаг юм байна. Би энэ хичнээн мэдлэгтэй байгаад би хичнээн хичээлээгээд зүтгэлээгээд би Бурхны өмнө цоо ариун байж би үнэхээр чадахгүй мэн гэдгийг бид нар олж авдаг. Тэгвэл нэгэнд би хуулийг дагж чадахгүй юм бол нэгэнд би хуулийн зааснаар би бүрэн төгс амьдарч чадахгүй юм бол яа Бурхан анхнаасаа хуулийг өгсөн. Хууль яагаад бидэнд байх ёстой юм? Яагаад Библиэд шинэ хуучин гэрээ гэж байдаг юм? Яагаад хуучин гэрээг өнөөдөр бид нар шинэ гэрээтэй хамт бид нар Бурхны үг онгод оруулагдсан ариун бичээс хэмээн хүлээн авч бид нар дагдаг юм. Хэрвээ бид хуулийг дагж чадахгүй юм бол хэрвээ нэгэнд хуулийг бид бүрэн төгс биелүүлж чадахгүй юм бол яагаад хуучин гэрээг бид өнөөдөр уншиж судалдаг юм бэ? Энэ бидэнд тийм хэрэгтэй зүйл муу юм уу гэж. Тэгэхээр Паул бол хэлж байна л да. Энэ хэрэгтэй яагаад? Яагаад гэвэл хуучин гэрээ буюу Бурхны хууль бидэнд нүглийн мэдлэгийг өгдөг. Хэрвээ тэгээгүй байсан бол бид чухам юу нүгэл болохыг бид мэдэхгүй байх байсан. Хэрвээ тэгээгүй байсан бол бид Бурхны өмнө ямар зохисгүй хүмүүс болохоо бид мэдэхгүй байх байсан. Тийм учраас хуулийг мэдж байгаа хүн Бурхан юу таалагддгийг мэдж байгаа хүн мөн өөрийнхөө махны амьдралыг ямар бозар бусамг болохыг мэдж байгаа хүн зөвхөн нэгүсэл өршөөл хэрэгтэй гэдгийг хүн ойлгодог юм а гэдгийг Паул хэлсэн. Ингээд Паул бас нэгэн зүйлийг маш сонирхолтой нэгэн зүйлийг тайлбарлаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид бол тэрхүү бидний үргэлж ялалдаг тэрхүү хуулиндаа бид аль хэзээний үхэж тэр хуулиас бид чөлөөлөгдсөн гэдгийг Паул тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүнтэй суулаа нөхөр нь нас орох юм бол тэр эмэгтэй нөхрийн тэр хуулиас чөлөөлөгддөг. Тэр эмэгтэй дахин гэрлэх боломжтой. Тэр эмэгтэй завхаараагүй юм а гэж үзэж байгаа. Яг л нөхрийг амьд сэрэн багт нь өөр хүнтэй явуулдаж байгаа бол тэр эмэгтэй завхаар эмэгтэй. Харин нэгэнт одоо нөхөр нь нас орж хань ижил нь өвгөө болсны дараа тэр эмэгтэй дахин гэрэлж байгаа бол энэ бол тийм бузар явдал биш. Энэ бол завхаарл биш юм а гэж хэлж байгаа. Яг л нэгэнт одоо түүний хань ижил одоо хорвогийн мөнхөс үг үзүүлээд нас орчихсон учраас тэр хүн одоо тэр хүнээс албан ёсоор чөлөөлөгдсөн гэсэн утгатай тийм ээ. Тэгээд тэр хүн бол одоо дахин гэрлэх боломжтой юм а гэдгийг одоо Паул энэ дээр тайлбарсан. Гэхдээ үүгээрээ Паул өнөөдөр салалт гэрлэлтийн тухай заах гэж байгаа юм биш. Үүгээрээ Паул гэр бүлийн сургаал заах гэж оролцсонгүй. Энэ жишээгээр Паул юуг тайлбарлаж байгаа юм бэ гэхээр бидний хуучин нөхөр болох хуйлдаа бид өөрсдөө Христийн загалмаагаар дамжуулан үхснээрээ тэр хуулиас бид чөлөөлөгдсөн юм а гэдгийг тайлбарлаж байгаа. Тэгэхээр хууль бол бидний одоо өмнөх нөхөртэй адилхан тийм ээ. Харин бид өнөөдөр Есүс Христэд итгэж Христийн загалмаа дээр миний хуучин хүн Христтэй хамт тэр нүглийн шийтгэлээ аваад Христтэй хамт цуглагдсан нас орснараа би гэдэг хүн хуульд аль хэзээ үхчихсэн юм а. Тэгэхээр хүн нас орснараа тухайн одоо эхнэрээсээ юм уу нөхрөөсөө албан ёсоор одоо ингээд тэр хуулиас чөлөөлөгддөг шиг бид Христийн дотор хуулийн дагуу шийтгэлээ авч загалмаадаар цуглагдсан нас орснараа бид тэр нүглийн хуулиас тийм ээ тэр ял шийтгэлийн хуулиас бид албан ёсоор чөлөөлөгдсөн юм а гэдгийг Паул тайлбарлаж байна. Харин одоо бид Есүс Христэд итгэсэн итгэлээрээ дамжуулан түүний дотор шинэ амийг авсан учраас тэр мөнх амийн дотор өнөөдөр бид амьдрах боломжтой. Тийм учраас одоо бид тэр хуучин хуулийн хүлээсэн дор биш харин бид нэгүслийн дор өнөөдөр бид шинээр амьдарч байгаа маа. Ингэж амьдрахдаа бид хуучин махан биеийнхаа хүчээр зүтгүүлэх
шаардлагагүй бөгөөд энэ шин амийг өгөхдөө эзний өгсөн ариун сүнсээр бид өнөөдөр шин амийн дотор ариун сүнсээр дамжуулан бид цоо шинээр амьдрах боломжтой юмаа гэдгийг Паул тайлбарлаж байна. Ром 7 дугаар бүлгийг Библийн зарим багш нар, зарим пасторууд уншихдаа энэ Паул яг одоогийнхаа амьдралыг яриад байна уу эсвэл өмнөх амьдралаа яриад байна уу гэж асуудаг. Хэрвээ бид Ромын 7 дугаар бүлгийг бүхлээр нь уншаад мөн Ромын 8 дугаар бүлгийг бид бүхлээр нь уншаад үзэх юм бол Паул өмнөх амьдралаа ярьж байна гэдэг нь маш ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл махан биеэр хуулинд үйлчлж зүтгүүлсэн амьдрал нь амжилтгүй болж дууссан гэдгийг Паул өөр тайлбарлаж байна. Харин одоо тэр Христэд итгэснээрээ түүний махан бие нь Христээр дамжуулан түүний загалмаагаар дамжуулан шийтгэлээ авч Христийн дотор тэр шинэ амийг авснараа одоо ариун сүнсний хүч чадлаар махан биеийг үхэлд хүргэж харин сүнсний хүслийн дагуу амьдарснараа Паул жинхэнэ эзний үг дотор амьдарч чадаж байгаа юмаа гэдгийг Паул 8 дугаар бүлэг дээр үргэлжлүүлэн тайлбарлаж байгаа. Энэ талаар бид 8 дугаар бүлгийн эхний 4 ишлэгийг түрүүн бид хамтдаа уншсан шүү дээ. Тийм учраас Паул юу гэж хэлж байна вэ гэхээр ийм дэвгүүн Христ Есүс дотор байгаа хүмүүст ямарч ял байхгүй. Учир нь Христ Есүс доторх амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ гэж хэлсэн. Махбодоор дамжин мөхөс босон хуулийн хийж чадаагүйг Бурхан хийж нүглийг шийдэхийн тулд өөрийн хүүг нүгэлт махбодтай адил байдалд илгээн махбод дотор нүглийг шийдэх аль хэзээ шийдэх гэсэн. Есүс Христийн загалмаагаар дамжуулан бидний хуулийн дагуу амьдрч чадахгүй байсан бидний гэм нүглийг шийдэх гэсэн. Ингэснээр хуулийн шаардлага нь махбодын дагуу бус харин сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэх болно гэж хэлсэн байна. Тэгэхээр бид Есүс Христэд итгэж гэм нүглээ гэмшснээр бид эзний ариун сүнсийг хүлээн авдаг. Тэрхүү ариун сүнсний хүч чадлаар энэ махан биеийн хийж чадахгүй байсныг бид хийж чаддаг болдог. Бид хөршөө уучилдаг болдог. Бид бие бинийгээ хайрладаг болдог. Бид Бурханд дуулууртай амьдарч эхэлдэг. Бид Бурханыг түүний хүслийг дагахыг бид амьдралынхаа нэг номерт тавьж эхэлдэг. Энэ хайр, энэ үнэнч байдал, энэ зориулалт, энэ хүч чадал, ариун сүнсний хүч чадар бидний амьдралд өгөгддөг юмаа гэдгийг Паул энэ дээр тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр Паул энэ 7 дугаар бүлгийг эхлэхдээ ингэж хэлсэн шүү дээ. Ах トゥ нараа хууль мэдгэсдэг гэж хэлэхэд хууль нь хүнийг амьд байгаа цагт гэдэг. Ингээд одоо миний та бүхэн тайлбарлаж байгаа энэ үгийг Паул цааш нь тайлбарлаад яриад явж байгаа. Тэгэхээр Паул бол энэ захидлыг ромчуудад бичсэн гэдгийг бид санах хэрэгтэй. Мөн Ром хотын Христ итгэгчдийн чуулганд нэлээд олон юудэчүүд байжээ гэдгийг бид бас ойлгох хэрэгтэй. Тэрхүү юудэчүүд бол хуулинд зүтгэснээр л бид одоо Бурхны өрөөлийг хүртэнэ гэдэг дээр байр суурьтай байсан. Харин Христэд итгэгч нар тэр хуулийг одоо хуулинд яаж хандах юм? Хууль одоо бидэнд хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу? Яаж хандах юм бэ гэдэг дээр бол асуулт байсан. Тэгээд хууль мэдэх юм бол одоо тэгээд Бурхны хүслийн дагуу амьдрч чадна гэж юудэчүүд бол заадаг байсан. Харин Паул юу гэж хэлж байгаа юм гэхээр хуулийг мэдлээгээд Бурхны хүслийн дагуу амьдрчдаг юм аа. Би ч гэсэн мэддэг байсан шүү дээ. Би ч гэсэн тэр хуулийн чинь дагуу амьдрахыг хичээж ирсэн шүү дээ. Тэгээд чадахгүй байсан байхгүй юу? Тэгээд Паул эцэст нь юу гэж асуусан бэ? Хэн намайг энэ нүглийн бие махбодоос нь чөлөөлж өгөх вэ гэж би асууж ирсэн. Яагаад гэвэл би оюун бодлоор зүрх сэтгэлээр би хуулинд үйлчилж ирсэн. Би хуулийг биелүүлэхийн төлөө байсан. Гэхдээ яг бодит амьдрал дээр хуулийг би ягштал биелүүлж би чадахгүй байсан. Тэгэхээр хуулийг мэддэг байлаа гэд юм болчдөг юм биш. Харин ариун сүнс бидний зүрх сэтгэлд ирснээрээ бид сүнсээр өөрчлөгдснөөр бид эзний хүслийн дагуу амьдрдаг юмаа гэдгийг Паул энэ хэсгээр тайлбарлаж байгаа. За тэгэхээр ахын дүүсээ. Өнөөдөр би та бүхэнд хэлмээр байна. Бид Библийг мэддэг байлаа гэдэг нь хангалттай биш юм аа. Бид Библийг мэддэг байлаа гэд, бид бүгдийг мэддэг байлаа гэд, бид Библийг үг өсөггүй мэддэг болчлоо гэд энэ нь та Бурхны хүслийн дагуу амьдарч байгаа гэсэн утгатай биш юм аа. Учир нь бидний махан бие эзний хүслийн дагуу Библийн үгийн дагуу амьдрахад үнэхээр дэндүү жолддог. Яагаад гэвэл махан биеийн хүсэл тачаал гэдэг бол үргэлж гэм нүгэл байдаг. Харин махан биеэр биш, харин ариун сүнсээр амьдрдаг нэгэн бол Бурхны хүслийн дагуу амьдрч Бурхны өн эртнээс нааш хуулиндаа өгүүлсэн байсан хайрлах, уучлах, эзэнд дагах, эзнийг үйлчлэх зэрэг нь аяндаа тэр хүний ариун сүнснээс одоо
авсан түүний зүрх сэтгэлээс бол ундран урсан гардаг юмаа гэдгийг Паул өнөөдөр бидэнд тайлбарлаж байгаа. Би нэг хөхтэй явдлыг та бүхэнд ярьж өгье. Би Улаанбаатарын унган хөхөд тэгээд Улаанбаатарчууд ялангуяа 80-аад оны үед маш их зунын цуцланд гардаг байсан. Тэгээ манайх Шаргамартын цуцланд бол үргэлж гардаг байлаа. За одоо ч Улаанбаатарчууд одоо зун их цуцланд одоо буцаад гардаг болсон шүү дээ. За одоо ч гэсэн манайх Шаргамартын цуцланд одоо жил болгол гарч байна. Тэгээд цуцландынхаа найзуудтай уул хадаар одоо тэнэх найзуудтайгаа цуцлан дээр их тоглож одоо зуны 3 сарыг сайхан өнгөрөөдөг байсан. Тэгээ манай цуцлангийн дэлгүүрийн хажууд нэг юм томоо бүдүүн юм урт турбаг ингээд гагнат хийсэн юм өндөр одоо бидний цээжээр татах хэмжээний юм өндөр одоо юм том одоо хашаа байдаг байсан. Тэгээ тэн дээр манай найз дээр нь гараад нэг захаас нөгөө зах хүртэл нөгөө олсон дээр явдаг циркчин шиг ингээд явсан. Тэгээ чадсан. Тэгээ намайг дуудаад юу гэж хэлсэн бэ? Төгөл рүү би энэ нэг захаас нөгөө зах хүртэл явцсан чи намайг харж байгаа. Би чамд харуулъя гэдэг. Тэгээ надад харуулж байгаа явсан ч чадахгүйсэн. Тэгээд замынхаа донд очиод ямар нэгэн байдлаар тэнцэр алдаад унчаад ирсэн. Тэгээд би шоолж нэг л. Тэгээд намайг шоолж инэх тусам нөгөөх чинь улам бүр шаран хөдлөл. Тэгээд улам одоо миний нүдэн дээр нөгөөхөө баталж харуулахын тулд одоо дахиад нэг талаас гараад нөгөө зах руу дахиад явдаг, дахиад унчаад идэг гэсэн. Тэгээд нөгөө хүнд харуулад эхлэхээр л хүнд харуулах гэж зүтгэхээр л одоо нөгөө хүн маань нөгөө юм хийж чаддаг. Ингээ унчаад исэн ба. А тэгээд ганцаараа түүнийг хинч хараагүй байхад бол тэр бол ингээд өөрөө явчихсан байсан тийм. Тэгээд нэг ийм зүйл амьдралд байдаг шүү дээ. Бид нар нэг чаддаг зүйлээ бусдын нүдэнд хийхээр заримдаа чадхаа болчихдог. Яг тэгэхээр биеэ яриад эхэлдэг. Яг л хичээгээд эхэлдэг. Тийм ээ ингээд ирэхээр нөгөө чаддаг байсан юм а хүртэл алдаад ингээд одоо ингээд ирдэг. Тэгэнгүүтээ бид нар заримдаа би уулын чаддیں۔ Тийм даанч одоо ингээд өнөөдөр та нарын нүдэн дээр би одоо ингээд алдчихлаа энэ гэдэг янз янз юм яриад ингээ найз нар шоолж инээлтэй. Ийм хүү зүйлсүүд бол одоо ингээ болдог шүү дээ бидний амьдралд. Одоо манай баг хүүч гэсэн одоо аава та намайг хартаа би одоо ингэж чадчихна та намайг үзтээ гэдэг. Тэгээ нөгөөхөөрөө ингээл одоо эргэлдээл. Тэгээ намайг харсан ч нөгөөхөө чадахгүй. Би уулаа сая чадчихсан юм да. Ингээ танд харуулах гэсэн чинь чадхаа болчлаа ч гэдэг юм. Тэгэхээр хуулинд үйлчлэн гэдэг бол яг заримдаа энтэй адилхан тийм. Өөрөөр хэлбэл бид хуулиар тэгээ бид яг бурхны тааллыг олно гэж зүтгэх тусам хүн өөрийгөө нүгэлтэйг олж хардаг. Хүн үнэхээр өөрийгөө бурхны тэр ариун байдалд тэнцэхгүй, үнэхээр тэр төгс бус гэдгийг хүн олж хардаг. Харин бурхан өөрөө ирээд бидний гараас ариун сүнсээр хөтлөөд тийм ээ бидний тэр явах ёстой байгаа тэр дамнуурган дээгүүр хажуунаас минь дэмнээд дамнаад явах үед одоо хүнээр төшөөлөд явах үед бол бид ингээд явж чаддаг тийм ээ. Яг л үүнтэй адилхан. Тэгэхээр эзний хүч чадлаар бид дэмнүүлээд эзнэр өдөр доолон явах үедээ бол бид чаддаг юм аа. Харин бид өөрийнхөө хүчээр бид яг бурхны таалалд нийцэх зөвхөн хуулийн дагуу зөвхөн өөрийнхөө одоо хүчээр зүтгүүлэх үедээ хүн гэдэг бол бурхны шаардлагыг бол хангаж чаддгүй маа гэдгийг эзний үг өнөөдөр бидэнд хэлж байна. Тиймээс ахын дүүсээ эзний өмнө ирээрээ түүний ариун сүнсээр дүүрээрээ эзэн Есүс Христийг хүлээж аваарай. Учир нь эзэн Есүс Христийн дотор танд ямар ч ял байхгүй. Яагаад гэвэл тэр та бид хоёрын ялыг өөр дээр аваад загалмай дээр цовдлогдсон юм аа. Тэгснээр бурхан та бид хоёрыг Христтэй хамт аль хэзээний ялаа эдэлсэн гэж үздэг юм аа. Нэгэнт хуулийн дагуу бид шийтгэлээ авсан. Нэгэнт бид үхсэн. Харин одоо бид амьд байна. Учир нь бид Есүс Христэд итгэл дотроо өнөөдөр бид дахин шинээр амьдарч байна. Эзэн Есүс Христээр дамжуулан ариун сүнсийг бид хүлээн авсан. Энэ ариун сүнсний хүч чадлаар бид эзний хүслийн дагуу эзэн дотор бид амьдарч чаддаг юм аа. Тиймээс ахын дүүсээ эзнийг бүгдээ ариун сүнсний хүч чадлаар дагцгаая. Энэ ариун сүнс өөрөө түүнд итгэх итгэлээр дамжуулан, түүний өмнө даруусах байдлаар дамжуулан, түүний өмнө гимшлэр дамжуулан энэ ариун сүнс бидэнд ирдэг юм аа. Хэдийгээр махан гим нүглийн улмаас бидний өнөөдөр дотор нь амьдарч байгаа энэ махан бие гэдэг үнэхээр сул дорой үхмэл хэдийч харин бидэнд өгсөн ариун сүнсээр бид өнөөдөр амьд байгаа юм аа. Тийм учраас бид ариун сүнсээр дамжуулан шинэ амьд хүлээн авдаг гэдгийг Илч Паул Ром хотын Христэд итгэгч нарт
өнөөдөр тайлбарлаж байна. Энэ бидний итгэлийн одоо суур үнэн байна. Тийм учраас бид бол хуульд өгсөн хүмүүс, харин одоо бид бол эзэн Есүс Христийн нэрээр ариун сүнс дотор шинээр амьдарч байгаа хүмүүс учраас бид эзний үгийн дагуу, эзний хүслийн дагуу түүнд таалагдах зүйлийг бид нар үлдэж амьдрах боломжтой. Амьдрсаар ч ирсэн. Цаашдаач тав ийхүү үргэлжлүүлэн амьдрах болно, амьдрч чадна гэдгийг тэм би урамшуулан таныг би ятгахыг хүсэж байна. Нэгэн цагт Паул би юутай хөөрхийлөлтөө хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ гэж асууж ирсэн. Тийм ээ, Паул үүнийхээ хариултыг олсон. Есүс Христ түүнийг үхлийн энэ биеэс нь ангижруулсан юм аа. Учир нь түүний үхлийн тэр бие нь Христтэй хамт загалмай дээр цовдлогдсон насурч харин Христийн амьдлалтанд итгэснээрээ Паул шинэ амийн дотор дахин мөнх амийг шинэ амьдралыг Паул бурхнаас хүлээж авсан юм аа. Тиймээс Паул өнөөдөр Христийн дотор шинжлэгдэн түүний ариун сүнсээр удирдуулан амьдарч байгаагаа ойлгохын тулд тийм ээ хууль бол бидэнд бол нүглийн мэдлэгийг олгодог. Харин ариун сүнсний шинжлэл бол бидэнд мөнх амийг өгдөг юм а гэдгийг Паул үгээр тайлбарлан хэлж байгаа юм а. Эзний ивэл та бүхэн дээр хамт байх болтугай. Бүгдээ хамтдаа эзний өмнө энэ цаг мөчид хамтдаа залбирцгаая. Агуу мөнхийн эцэг минь ээ, танд баярлалаа. Махан биеийн үйлсээр таны өмнө таалагдаж чадах нэгч махан биеийн дэлхийд байхгүй гэдгийг таны үг тунхагладаг. Энэ үнэн гэдгийг бидний амьдрал өөрөө бидэнд гэрчлэн харуулсан. Өөр олон хүмүүсийн амьдрал үнийг гэрчлэн харуулсан. Энийг Илч Паулч өөрөө мэдэж байсан. Ганцхан Есүс таны дотор л бидэнд өнөөдөр тайвшрал, тайтгарал, аврал, үршүүл бидэнд ирдэг юм аа. Үүнийг та бидэнд ойлгуулж өгч байгаад баярлалаа. Эзэн минь ээ, бид үнэхээр юдэчүүд чиг хуулийн дагуу махан биеийн хүчээр тань таалагдах амьдралаар биш, харин таны ариун сүнсээр өгөгдсөн шинэ амьдрал дотроо таны хүч чадлаар танаар дэмнүүлэн таны хүслийг бид гүйцэлдүүлж чадна гэдгийг өнөөдөр та бидэнд дахин сануулж байгаад баярлалаа. Өнөөдөр таны өмнө үйлчилж байгаа, таныг дагахад үүсдэг амьдралыг зориулж байгаа итгэлийн бүхий л ахын дүүс нарын өмнө дээр таны нэгүсэл хамт байх болтугай. Их эзэн бид хуульд өгч харин таны сүнс дотор шинэ амийг хүлээн авсан учраас таны таалал дотор бид амьдрнаа. Үүнийг та бидэнд ойлгуулж өдөр бүр та бидний амьдралд үргэлжлүүлэн өөрийнхөө агуу хүчит ажлуудыг хийх болтугай хэмээн залбирanгуйж байна. Танд баярлалаа. Талархан эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуй ярьлаа. Амен.